За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 8 сарын 1 баасан гараг болж байна. Бидний хүлээж исэн өдөр бол өнөөдөр юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс тарифын дайны асуудлыг болоод нийт одоо 67 улс Европын холбооны 27 улсад болоод тавьсан байсан. За энэ тарифын дайн болоод хамгийн багадаа 10 түүнээс дээш болоод нэлээд өндөр, хамгийн өндөр нь болохоор хятад 145% тариф хүртэл оногдуулж ирсэн ийм аюултай үйл явдлын суурийг болол 4 сарын 2-нд болол тавьж исэн. За үүний дараагаар болол хилцээр хийх хугацаа гэж өгөөд 90 хоногийн хугацаа болол өгч исэн ийм түүхтэй байдаг. За тэр 90 хоног нь болол 7 сарын 9-нд дууссан. 90 хоногийн дуусангууд Дональд Трамп ямар шийдвэр гаргасан бэ гэхээр 8 сарын 1 гэдэг хугацаа. За зарим нэг улсууд болвол амжихгүй байгаа учраас 8 сарын 1-ээр тарифын одоо хугацаа дуусна гэдэг шийдвэр гаргаад за тэгээ өчигдөр буюу 7 сарын 31-нд Дональд Трамп хэвлэлийн баг хурал хийсэн байна. За тэгээ энэ дээр бол 67 улсын тарифын асуудлыг бол ярилцсан байна. За ямар улсуудыг нэмж байгаа, ямар улсуудыг бол бууруулж байна гэдэг талыг ярьсан байна. За энэ хилцлээс тусдаа үлдсэн ганц улс байгаа нь мэдээж Хятад ард улс гэж. Яагаад тэгэхээр Америкийн нэгдсэн улс Хятад хоёрын худалдааны дайны маргаан бол одоо бол төр зогсон хилцээрийн төвшөнд яваад эцсийн хугацаа нь 8 сарын 12 гэдэг хугацаа байж байгаа. 8 сарын 12-нд энэ хоёр хугацаагаа сунгах уу, гэрээгээ хийх үү гэдэг бол шийдэгдэнэ. Энэхүү хилцэл нь л одоо дэлхийн санхүүгийн зах зээл дээр дэлхийн одоо эдийн засгт бол хамгийн том нөлөөтэй үйл явдал болж байгаа. Болох юм байна. За тэгвэл 8 сарын 1-ээс өмнө Дональд Трамп ямар улсуудтай худалдааны хилцээр хийсэн бэ гэгээд за бидний мэдж байгаагаар бол өмнөх 7 хоногт бол Европын холбооны улстай хилцэл хийгээд за бид нар энэ нэвтрүүлгээрээ бол ярьж исэн байгаа 15%-аас эхэлж одоо тарифыг бол тавьсан. За тэрний өмнөх нь болохоор Японтой худалдааны хилцээр хийсэн. Харин энэ 7 хоногт болохоор Өмнөд Солонгос улстай хилцээр хийж 15% тариф дээр тогтож 350 тэрбум долларын хөрөнгө оруулалт орох ийм хилцлийг бол хийсэн ийм үйл явдал авсан. За тэгээ эндээс аваад үзвэл одоогор бол нэг 8 улсад бол худалдааны хилцэл хийгдсэн явж байгаа. Хилцэл хийгдэж явж байгаа 4-өөс 5 улс бол энэ 8 улс дотроо орж явж байгаа гэсэн. За энэ дээр бол голцоо Зүүн Азийн улсууд орж ирж байна. За тэгвэл өчигдрийн мэдгдлэр юу хийсэн бэ гэхээр 67 улсын нийт татвар нь тариф нь гэсэн үг шүү дээ. 10-аас 41% дээр зоогдож орж ирж байна. За энэ тарифын онцлог юу вэ гэхээр а гишүүн биш улсууд тий одоо худалдааны дай хийгээгүй улсууд гэсэн үг шүү. 10%-аас эхэлж тариф бол явагдана гэж үзэж байгаа. Яг листэнд орсон 67 улсууд дээр бол эдийн засгийн хувьд ядуу буурай улсууд бол өндөр татвар оногдож байна. Харин Америктэй худалдаа хийдэг, Америк бол худалдааны хувьд бол тэднэр дээр ашигтай гардаг гэдэг улсууд дээр тариф бол багаар оногдож байна. За тэгээ эндээс хамгийн өндөр татвартай улс бол Сир улс бол орж ирж байна. За дээрэс нь Ирак бол Сир 41%-аар, Мямар 40%-аар Иран улс Ирак улс болохоор 35% тариф дээр оногдсон ийм үзүүлэлт байж байгаа. За тэгвэл тариф буусан улсуудын хүснэгтийг хэдүүлээ харъя л да. За Бүрний улс бол 4 сарын 2-ноор 24% тарифтай байсан бол 1% өсөлтийг хийсэн бол Камбож улс бол маш том амжилт гаргаж 49%-аас 19 болж 30% бууралтыг хийсэн. За Индонез 32-оос 19 руу, Лаос 48-аас 40, Мyanmar улс бол 44-өөс 40, Филиппин 18-аас 19 болж өссөн, Тайланд 37-оос 19, Вьетнам 46-аас 20% гэдэг энэ үзүүлэлт бол орж ирж байна. За тэгээд дараагийн улсууд гэх юм бол Афганистан улс бол 20-оос 15 болсон байна. Алжир бол өсөлт орж ирсэн. Ангол бол 15, Бангладеш 20% гэх мэтчлэн юунууд бол орж ирсэн. За эндээс бол хэд хэдэн улсын асуудал бол сонирхолтой бай. Ялангуяа хөгжингүй улсууд дээр ингээд аваад үзэх юм бол Швейцар бас 39% тарифтаар орж ирж байгаа. За Мексик улсын хувьд бол 90 хоногийн хугацаа өгсөн байж байгаа. Ялангуяа Америкийн нэгдсэн улстай хилцээр худалдаа хийх дөрвөн том улс байж байгаа тийм. За хамгийн том нь мэдээж ойролцоогоороо Канада, Мексик байж байгаа. За дээр нь Хятад орж ирж байгаа. Дээр нь Европын холбоо гэсэн эдгээр улсууд бол байж байгаа.
Тэгэхээр эндээсээ Мексик улсын одоо энэ асуудал болвол бас тий маргаантай байна, хилцэл хийхэд бол хугацаа шаардагдана гэд яг энэ мэдэгдэл хийхээс өмнө бол Мексикийн ерөнхийлөгчдөө уцаар ярьснараа энэ хилцлийг бол 90 хоногийн хугацаатаагаар түр хойшлуулсан байж байна. За Канадын улсын хувьд бол үндсэндээ 25% тарифтай байсан нь 35 болж өсөгсөн ийм сонирхолтой үйл явдал бол энэ хэвлэлийн багварлаар бол гарч ирсэн. За энэ хоёр улс дээр юу гэж ярьсан бэ гэхээр энэ хоёр улс бол худалдааны дайн 4 сарын 2-ноос эхлэхээс өмнө асуудалтай байсан хоёр улс. За энэ хоёр улсууд дээр ямар асуудал ярьдаг вэхээр дээр нь хятад орж ирсэн. Ер нь бол энэ гурван улс дээр анх бол тарифын өсөлт орж ирсэн шүү дээ. Фентанилын асуудал бол нэлээд хүчтэй бол Дональд Трамп ярьж байгаа. За тухайн үедээ бол фентанилын асуудал дээр бол Мексикийг бол тий фентанил одоо хууль бусаар орж ирж байгааг бол зогсоох гэдэг арга хэмжээ аав гэд Мексик ус бол үндэсний аварт буюу үндэсний армиас 10,000 цэргийг бол үндэсний хил дээрээ байршуулж бол арга бол хэмжээ авч исэн бол Канада улсын хувьд бол хэдэн тэрбум хөрөнгө оруулалт нөлөөд санхүүжилтж бол арга хэмжээ авна гэдэг ийм явж исэн. За тэгээ энээс хойш аваад үгцэх юм бол энэ хоёр улс бол энэ асуудал дээр юу байсангүй тодорхой одоо миний хүссэн арга хэмжээнд аваагүй учраас бол сэтгэл дундуур байна гэж үзсэн. За дээрэс нь Канада улсын ерөнхий сайд Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн нь Дональд Трамп таалагдаагүй учраас Дональд Трамп Канада улсыг фентанилын асуудлыг шийдээгүй Палестин улсыг тусаар тогтнолыг улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдэг шалтгаанаар 25-оос 35% болж өсөгсөн Канадын засгийн газраас ямар нэгэн хариу мэдээлэл өгөөгүй тэгвэл гам болон хөнгөн цагаан дээр бол хориг тамина гэдэг бол мэдээлэл өгсөн байж байгаа. За иймэрхүү зүйлүүд бол болцсон. Одоогоор бол явагдаж байна. Одоогийн байдлаар бол зах зээл дээр ямар нэгэн үйл хөдлөл, огцом том савлгаа гарахгүй байна. Ягаад гэхээр хөрөнгө оруулагч нар энэхүү тарифын асуудал бол ер нь бол тооцоолсон хэмжээнд хэвийн гарч байгаа гэж бол үзэж байна. За тэгэхээр бусад улсуудын хувьд бол энэ дээр нэлээд баяртай байгаа улсуудын тоонд бол Тайвань улс орж байна. Өмнөд Солонгос бол орж ирж байгаа. Тайвань улсын хувьд бол тарифыг 32%-аас 20% бол бууруулсан. Энэ дээр бол Тайваны ерөнхий сайд хэлэхдээ за энэхүү төвшин бол төр зүрийн төвшин бид нар илүү хэлцээр иж бүр илүү доошо бууруулах боломжтой гэдэг бол мэдгдлийг бас өгсөн байж байгаамаа. Тэгээ одоо бидний үлдсэн зүйл юу гэхээр 12-нд юу болох вэ? Хятад Америк хоёрын худалдааны дан юу болох вэ? Канада яаж хариу арга хэмжээ авч Мексикийн 90 хоногийн хугацаа дуусгаад ямар тариф тогтох уу гэдэг нь зах зээлд бол нөлөөлөх боломжтой. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын энэхүү хийж буй тарифын хилцлүүд нь гол нөхцөл нь ингэж орж ирж байна. За танах бид нар худалдаа хийн. Тарифыг бол 15%-аас бол эхэлнэ. Тэ? Та манайх энэ хилцээрийг хийхин тулд танаа улс манай улсад ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ? Манай бүтээгдэхүүний ямар бүтээгдэхүүнийг авах вэ гэдэг зүйлийг ерөнхийдөө зааж байна. За бид нар өмнөх дугаараар бол Японы худалдааны хилцээр, Европын холбооны худалдааны хилцээрийг бол харж байхад Японд 550 тэрбумын хөрөнгө оруулалт бол хийн гэдэг амлалт өгсөн бол Европын холбоо 600 тэрбумын хөрөнгө оруулалт хийн гэж үзээд за Япон бол 10 тэрбум долларын бол Боинг онгоцны сэлбэг онгоц авна гэдэг амлалт өгсөн байж. Тэрэн шиг иймэрхүү амлалт хийсэн улсууд дээр одоо байгаа төвшнийг хамгийн багадаа 15% нь бууруулах бол хилцэл бол хийгдэхэр байж байна. За дээрэс нь а транзит тээврүүд одоо жишээ нь Сир улсаас ямар нэгэн бараа Хятадаар дамжаад Америк руу явах юм бол үүн дээр 40% тариф тавина гэдэг зүйлийг гаргаж ирсэн байна. За тэгэхээр өчигдөр болон өнөөдөр ийм үйл явдал боллоо. Тэгэхээр үргэлжлээд бид нар ямар үйл явдал уу гэдэг болохыг нь харах үлдэж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээл болон алтны ханш, хөрөнгийн зах зээл дээр нэлээд нөлөөтэй учраас та бүхэн бас давхар ажиглаж байгаарай. За тэгээ өнөөдрийн дугаарыг үүгээр өндөрлөё.